За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ хүсэн үлээсэн Dragon Ball Z Part 7 маань ороход бэлэн боллоо. Та нар минь гэхдээ амар нэгтгэ болоорой. Би ч юм бас залхан хүн штэ тийм. Залхан хүн бичлэгийг уг нь удаач л оруулах ёстой боловч гэхдээ тийм та хэдийн дэмжлэгийг хараад бүр хөөрөө, догтлоод, бүр зай гаруул шивээд завсар гаруулал эдитлэл аль чадгаараа хурдын хийх гэж мөнгөнөж л байгаа шүү. Тэгээд харин та бүхэн минь яахаа мэдж байгаа те? Мэдээж сава дараад л өгмөр байна да тий бас боломжтой мөнгөнд дүнгээрээ доорх дансаар донешн явуулж миг авахд минь туслаарэ. Тэгээд цаашдаа олон гой бичлэгүүд байгаа болохоор эртхэн л гоё чанаржжуул бүгдэнд минь л тустай байх та тий. За тэгээд дэмжин үздэг та бүхэндээ зөндөөх баярлалаа. За ингээд бичлэгэндээ орцгоё. Дугаар 17-г өөртөө шингээж үнэмлэхгүй хүчтэй болсон Сэл маань дугаар 18 руу дайрах хэдийж тэгэл гэрлийн тэр хэд дугаар 18-ыг хамгаалж зүхтаалаа. Тэгэл манай гурван нүдэд Тэншин хаан маань цаг гожиж Сэлийг түр торгоож л байдаг. Тэгэл мэдээж төгсгөл нь тодорхой. Тэгээ Сэл яг Тэншин хааныг дуусгах гэж байхад нь ашгүй Гоку агшин зургийн шилжилт хийж ирснээр Пикколо тэр хоёрыг ашгүй аварнаа. За энэ үед нэг өдөр өнгөрснөөр Вежита Транкс нар бэлтгэлээ дуусган гарч ирнэ. Тэгэл Транксын үсний уртыг нэ тий. Вежита чи одоо бэлтгэл хийгээ нэмэргүүд ви Сэлийг ганцаараа дуусганаа л гэж бардамнаж байдаг шүү. Гэрлийн дугаар 18 бол 16-г аван зүхтаасан байдаг. Харин Булма Вежитагийн шиг тийм тулааны хувцс хүн бүрт авч ирсэн лээ. Гоку болон Гохан бэлтгэлийн өрөөнд ороход тэгэл бэлэн болдгоо. Вежита харин шууд Сэл рүү яаран яваад өгнөө. Сэл харин дугаар 18-ын нуугдаж буй арлын ойролцоо ирэх ба чангаар тэгэл гарч ирэхгүй бол нэг нэгээр энэ арлуудыг устганаа л гээл сүрдүүлнэ. Тэгэл яг олох тэр мөчөд амжид Вежита маань ирэх бөгөөд Вежита болон Сэлийн тулаан эхэлнэ. Вежита шууд Супер Сaiyan болж Сэлтэй тулалднаа. Транкс ч мөн ирж тэднийг харнаа. Тэгэл Вежита үнэхээр л хүчрхэг болсон байдгаа. Хүчтэй болсон Сэл боломж өгөлгүй илүүрхэн түүнийг бүр зодож байдаг шүү. Даанч их бардам зантай шууд дуусгаж болох байсан ч I am Super Vegeta. гэж хэлээл тохуургаж өгнөө. Сэл яаж ч чижсэн Вежитагийн хаанч хүрэхгүй байдаг ч тэгсэн мүү хүүри Вежита. За жаахан хараал хэлчлээ уучлаа үсттэй. Тэгсэн мүү гайхал чи харин чамтай өшөө зугаацмаар байна. Явж дугаар 18-аа өөртөө шингээчгээд ир гэвэл яах вэ? Транкс ч уурлал тэгүүлэхгүй гээл Сэл рүү дайрах хэдий ч муу тэнэг Вежита бүр Транксын эсрэг тултаад унлаа. Сэл шууд л дугаар 18 руу дайрахад Криллийн түүнийг хамгаалж өөдөөс нэг дайрж үзнэ хөөх юм те. Тэгэл мэдээж ойлгомжтой шүү дээ. Сэл дугаар 18-ыг өөртөө шингээгээд авнаа. Энэ үед Гоку харин Гоханыг Супер Сaiyan болгохоор тэр хоёр бэлтгэлийн эд дундаа үргэлжилж байна. За харин итгэмээргүй их ки мэдрэгдээ шал өөр царай, шал өөр төрхтэй төгс Сэл гарч ирнэ. Бүгд шок. Вежита гэж гай. За одоо жинхнээсээ л үзэх боллоо гэж раунд 2-оо эхэлнэ. Гэтэл Сэл бүр өөрийнхөө ч энийг хүчинд итгэж ядан бүр шоконд орсон байгаа. Шууд л Вежитаг хийстэл ганц цохиол Вежитач бүр шок. Бүх хүчээрээ түүн рүү галлаа. Нэг гарыг нь ашгүй тастаж чадсан байдаг ч тэгэл нөө Пиккологийн эс байгаа юм чинь буцааж ургуулаад Вежитаг бүр нэвширтлэн зодноо. Үүнийг харсан Транкс уурлаад бүр их хүчээ нэмээ. Сэл рүү дайрлаа да. Тэр бүр ааваасаа ч илүү хүчтэй болсон ба үүнийг нь Вежита харсан бол маш их уурлах байсан. Ашгүй арай ухаан алдлаа гээл улам хүчээ нэмээл. Одоо л миний боломж чамайг энд л зүйл дуусгана гээд л тулалдлаа. Өгөө аваатай нэлээд хөөрхөн тултаад үлднэ. Энэ үед мөн онгойтой Вежита Криллийн аваа л цухтаасан байдаг баг. Транкс хүчээ нэмсэн Сэлийг гэхдээ илүүргэж чадахгүй л байд. Бүр Сэл зөрүүлээд гөвшөөд эхэлдэг. Тэгсэн мөн ч тоглоомтой Сэл юм аа тий бас. Вежитагийн эс байгаа л гэсэн дээ. Сэл тулаанаа дуусгаснаа би дэлхий дээр тулааны тэмцээн зохион. Тэнд дэлхийнхэн та нар хүчтэй гэж бодсон хэдэ дагуулж ирж итцээ үзье аа л. Тэгэл угийн та нар ийм төрхтэй болсон намайг барахгүй дээ гэж Вежита шиг бардамнаад уннаа. Энэ нь ашгүй гэхдээ бидэнд цаг өгч өгсөн ба Гоку Гохан хоёрт бэлтгэлээ дуусган гарч ирнэ. Тэгэл амс хийх хугацаанд Гоку юмиг яаж мэдвүгээ лууд бөмбөлгүүдийг цуглуулах ба Вежита ч шарандаа дахиад бэлтгэлийн өрөөнд орохоор болноо. За тэгэл тулааны өдөр ирлээ. Дэлхийд дахин шууд амжуулах ба Сэлч тулааны талбар хүртэл бэлдсэн байдаг. Харин дэлхийн тулааны авраг Сатан гэх нөхөр дэлхийг төлөөлж тулалдахаар ирэх ба манай эдийг дэлхийн хүмүүс ч мэдгүй шүү дээ. Бүгд л Сатан найдвар тавиаст. Гоку маань дугаар 16-тай танилцах гэж нэг үзнэ. Чи яавч муу талын андроид биш гэж миний дотроос хэлж байна л гээл.
За хамгийн ихний тулаанаар Гоку түнтэй үзэхэр боллоо. Тэгэл Гокугийн эсрэг түүний техникээр галахад агшин зураг шилжилт хийгээд түүний ард нь гарч зохиод мөн ч үзүүштэй тулаан болно. Зээл харин Гоку чи бүрэн хүчээ гаргахгүй байна. Жинхнээсээ тулалт гээл өөрөө хүчээ нэмэл Гоку илүүрхэд эхэлнэ. Гоку ч мөн хүчээ нэмж тэрээр үргэлжлүүлэн тулалднаа. Харин үүнийг үзэж өнөөх сатан шок энэ юу вэ? Бүр харж амжихгүй байж штэ гээл. Зээл Гокуг нэг л хичээж тулдахгүй зүгээр л наадаад байна ухааны юм ярихт нь Гоку өөрийнхөө жинхэнэ хүчээл гаргалаа. Сэлч мөн бүх хүчээ гаргаад л Гоку шууд л угсраа хэдэн цохилт хийж аваад Сэл бүр нөгөө тулааны талбарыг юу ч үгүй цэвэрлж аваад элдв дүрмгүй хамаагүй одоо л эцээ үзтлээ тулдъя гээл тулднаа. Тэгсэн бүр шок заа яасан гэсэн чи Гоку буугаад өгчүүл яах вэ? Тэгснэ за би барахгүй юм байна. Миний хүү Гохан чамтай үзнэ гэд Гоханыг түнтэй тулдуулахаар боллоо. Манай хэд шок. Вижита шок заяа. Би биш Гохан түүнийг ялна гинэ гээл. Пикколоч чи төрсөн хүүхдээ өвхөл рүү нь явуулж байгаа мангар гээл. Гоку харин Гохан би чамд итгэж байна. Чиний дотор асар их хүч нуугдаж байгаа. Энд байгаа хүмүүсээс чи л түүнийг ялж чадах цор ганц хүн гээл явууллаа. За тэгээ Супер Сaiyan болсон Гохан түүнтэй үзэхэр болноо. Тэгсэн бүр итгэмээргүй хүчтэй болсон байдаг ба Сэлд анман үзүүлсэж байдаг шүү. Аавтайгаа хийсэн бэлтгэл нь туунч гайхалтай болсон бизээ. Гэхдээ Сэлд энэ хангалтгүй байдаг ба бүр Гоханыг уурлуул жинхэнэ хүчийг нь үзэх тийм адын бодол төрнөө. Тэгэл өөрөөсөө бяцхан зулцган Сэлүүдийг гаргаж ирээл Гоханы нүдэн дээр нөгөө хэдийг нь зодуулж уурлуулахар болноо. Тэгэл нөгөө хэд нь ядж яхад нилээн хүчрхэг юм аа. Тэгэл манай хэд юм болохгүй гүйлнэ. Ядж яхад Сэн зүг нь пулаагаад авцсан заяа. Гоку тамирдчихсан нөгөө жижиг Сэлд бүр хэмх нүдүүлнэ. Тэгэл энэ арга нь амжилт олж Гохо маань тесэлгүй асар их уурлан Супер Сaiyan 2 буюу дараагийн төвшөнд хувиран асар их уур, асар их хүчтэй болоод тохноо. Тэгэл үүнийг мэдэрсэн манай хэд хүртэл шоконд орхон тодорхой. Тэгэл агшин зуурт шилжиж ирээл өнөөх жижигхэн сэлүүдийг нэг нэгээр нь устгаад асар хурдтай сэлийн гараа Сэн зүгөө булаагаад авлаа шүү. Шал өөр төвшнийг Гохон болсон байдаг шүү. За тэгэл эцсийн тулаан эхэлнэ. Сэлийн нэгч дайралт түүнийг онохгүй бүр ганцхан хэлэгдүүлээд авлаа шүү. За тэгэл ер нь юу болж байгааг та хэд нэг үзчихгүй те. Энэ саянчуудын цус нь гэхдээ нэг гайтай юм байна. Тэр нэг дуусгах боломжтой байхад нь дуусгачлгүй тоглоод байх юм тий. Ялагдаж буй Сэл бүр дугаар 18-ыг бөөлжин гаргах буцаад хагас хуйралд орноо. Тэгэл хүчгүй болсон тэр үед эцсийн арга ашиглан өөрийгөө дэлбэлж дэлхийг сүрүүлнэ гэхэд Гоку маань амжиж ирж түүнтэй хамт Кай хааны гараг руу шилжин дэлхийг сүрлээс нь аварч өөрийгөө золиослноо. Гэвч Сэл бүрэн үхээгүй байдаг ба задарсан энд ниснээсээ дахин сэргэх ба бүр өөрийн төгс төрхөндөө орчихсон асар их хүчтэйч болсон байдаг. Тэг бүр болоогүй Гокугийн агшин зургийн шилжилт техникийг сурсан байдаг шүү. Буцаад шууд л дэлхий дээр шилжиж ирээл манай бөөндөө хамт тулалдлаа. Vegeta Trunks гээл бүгдийн алдгийн даваан дээр Gohan маань ирж авраал Cell-тэй тэр хоёр эцсийн дайралтаа Kamehameha-гаар шийдэхэр болноо. Тэгэл хоорондоо энерги мөргөлдүүллээ. Гохан маань ч жоохон шахагдах ба тэгэл манай Cell-ийн ардаас нь өөрсдийн техникээрээ галлаа. Тэгэл эцээц мэдээж манай тал байх нь тодорхой шүү дээ. Тэгэл ашгүй нэгэн Cell-ийн эд дисч үлдээлгүй нэг мөсөн дуусгаадахнаа. Гохан маань ч дэлхийг хамгаалж тэгж чадж байгаа. Гэвч харамсалтай нь Гоку аль хэдийн нэг удаа үхээд нөгөө лууд бөмбөлгөөр амьлуулсан болохоор түүнийг дахин амьлуулах боломжгүй болдог. Тэгэл ер нь бол Гоку маань нэг мөсөн өвд болж байгаа л гэсэн үг. Гохан нэр хүчтэй байгаа дээрээ л тоглоод байлгүй ганц дайралтаа дуусгачихгүй тий. Харин дэлхийн нийтэд Cell-ийг сатан бий яасан гэж заргаснаар дэлхийн баатар сатан болсон байдаг. Тэгэл харин манай хэд бол нууцлаг хүмүүс хэврээл үлддэг. За инхүү энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөе дээ. Тэгээд Гоку маань нэрэл хүчгэж байгаа шүү. За бичлэг таалагдсан бол лайк болно. Саба дараад боломжоор донешн явуулаарэ. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.